Hey what's up? За өглөө өдрөөрөө мэндийг хүргэе. За шинэхэн нэгэн уран бүтээл бол сая юу яасан байна? Одоо мэдээлэлгүйгээр гараад ирлээ. Мэдээлэлгүйгээр. За тэр нь юу вэ гэхээр Пуужин Баярагийн бас нэг шинэхэн уран бүтээл Багын найз хэмээх уран бүтээл байна. Бүгдээрээ тэрийг сонсоод үзье. За бүгдээрээ юмсан сонсохын өмнө Rocket Bay-ийн одоо Facebook хуудаснаа бол 2 цагийн өмнө одоо пост оруулсан юм байна. Тэгээд тэрнээс нь тарж мэдж байгаа байхгүй юу? За ямар ч хэцүү нөхцөл байсан хэрвээ чи ямар нэг онцгой зүйл бүтээх ёстой юм шиг санагдтал бол if you feel like you don't belong сэтгэлдээ тээсэн хэцүү бүхнээ зоригтой хүрэх түлш өөрийгөө хөгжүүлэх хүч болгон ашиглаарай химээх утгатай багын найз дууг хүлээн авна уу. Alright. За бүгдээрээ сонсоод үзье да. Багын найз. Түлхүрдүүрэх чимэнэс тэр айдаг болчээ Хүнжил доктор залбран аврал гойдаг болчээ Гаслангийн Монголчуудын дунд тэр хүчин мөхөөс сэтгэл санаа зүрхэн дээр нь төвчин мөхөөс ганц л юмыг хүлээн тэр нь өглөө болохыг төрсөн саныг дотор хүрсэн төрлөө олохыг гэргэн тойрон тэмслээ дүүрэн хөвсөн тэнгээс эргэн тойрон гимтлэр дүүрэн тогшин тэнгээс орой болгон залвирч түүний найдвар гуйсан агсам хэрцгий шуурга зогсон ингээс гэд бишүрд үргэлж илэх юм шиг гэлгүй шун үргэлж ирэх юм шиг гэрхгүй шун нэг өнгөж үзэх хэмсэн хүн шиг нэг хэн шунны нар ямар үнэтэй юм бэ ямар үнэтэй юм бэ Түлхүрдүүрэх чимэнэс тэр айдаг болчээ Хүнжил доктор залбран аврал гойдаг болчээ Гаслангийн Баран шарагдахгүй баяр хөөрийн мартан өөрийнхөө энэдэн аюулгүйгийн хийгүүлэгч байхгүй газар их шиг нэмээд өвөлөгдөн өөрийнхөө мэг шиг чимээд Түнэсэн ганцхан зүйл нь ганцаардал тэр түүнийг ажиглаж байсан орос түүнийг ганцаардал Ганцаардлаас ихэндээ айдаг байсан нэг тийм хүдэн мэдэм зүрхэн дээр байдаг байсан Ихтэй харанхуйдаа дасаад тайшиж ихэсэн айдаг байсан ганцаардалтай найзалж ихэсэн харанхуйгаас гарах гацыг хайцаж ихэсэн ирээдүйнхээ төлөө хамтаа байдаж ихэсэн Сайн цаадас юу вэ? Сано би бол ганцаардал би дандаа чамтай ойрхон байсан намайг ганцаардал чамд хүч чадлуугийн болын хамсаатал чамд хэн уулын эндээс гарах зам таартал намайг хүчээ болго scholarship-ээ болго намайг хөгжмөө болго намайг хийлээ болго намайг гүнгөө болго намайг бирээ болго намайг шүлгээ болго тэгээд дийлээ болго сүдэрнүүдийн тоглолтог хүнээс нэгэн сүнс би босон айдсын дунд Бүрэнхийгийн дундаас ашгүй олсон финес Тимээс тэмсэн хүслээ амьд байлгахын тулд Байлгахын тулд Байлгахын тулд Нүдэр байсан ганцаардал найз нь олжээ Түүний зүрхэн өмнөх тэрэл дээр тайтуулжээ Ганцаардах нөхцөл байдал төрсөн юм уу Дөнгөж ихэлж байсан бүхэн нуурсан юм уу Төөргийг минь солгоо гараар зурсан юм уу Дүрийг минь тодруулах гэж тулгсан ч юм уу Нойргүй хосон шүн болгонд хорсон ч юм уу Хорсгосоор яхан гэмээр урсан тийм үү Гаргаж хаяын чи ямар дурсан ч юм уу Эргээ бодоход тэр бүхнээсээ сурсан ч юм уу Энэ аяг бол Rocket Bay те. Эле царайга харуулах come on man.
Оо. Яа. За саяны ингээд дунд нь ингээд хэд хэдэн дөрүүд гарч ирлээ шүү дээ. Нэг юм дээшээ хоёр чихтэй нөхөр чи өөрөө энэ юм нөхөр юм байна. За тэгээд ер нь бол яг гол утга санаа нь бол түрүүн тэр постэр байсан үнэн л юм байна л да. Тэгээд угаасаа л ер нь тэгээд хамгийн одоо том дайсан бол хүн өөрөө өөртөө гэдэг хамгийн одоо давж гарах ёстой зүйл бол өөрөө өөртөө гэдэг те зорилгоо тавьсан зүйлдээ хүрэхийн тулд өөрөө л дайчилдаг. Тэр саадлаад байгаа хүн нь өөрөө л байдаг. Яг тэрнтэй адилхан тэгээд ганцаардл гэдэг зүйл бол нэр бас яг хүндээ хэрэгтэй л идэм байлээ. Заримдаа би амар ганцаарддаг байхгүй юу? Одоо жишээ нэг хаяа нэг найз нөхдөг ярих үе гарна шүү дээ тий. Тэгмэд одоо найз нөхөд байхгүй үед бол бас заримдаа ганцаард хүнд ярих юм байна. Тэгээд яг үүндээ зүгээр нэг би хаанаас ч үлээд нэг сонссон юм аа. Ганцаардаж сурах хэрэгтэй гэдэг. Тэгээд ганцаардаж сурах хэрэгтэй гэдэг нь ер нь бол саяны дуундар гарч байгаа шиг айцтайгаа нууртуулна, ямар нэгэн зүйлийг өөрөө хий те хин нэгэнд заавал сэтгэлээ уудлах гэдэг шаардлага байхгүй. Тэр зүйлийг нэг тийм юу гэдэг нэг левелийг ингэж арчиж сурах юм уу да. Тэгээ ганцаардаж сурснаар ер нь тэгэл өөрийгөө л даван дийлнэ л гэсэн үг юм шиг байлээ дээ. Одоо жишээ нь юу гэдэг одоо жоохон муугаар хэлэхэд те нэг одоо юу гэдэг тамхи татж байгаа юм. Тамхинаас гармаар байгаа бол хинч чиний ам руу тамхинд маа чи наатга тат гэдэг ингээд галыг асааж өгöd ингээд чихгүй байгаа. Тэрийг зөвхөн чи өөрөө л одоо ялан дийлж иж тэр тамхи гэдэг зүйлээс болно. Хэрвээ одоо үнэхээр архинд асуудалтай болсон бол тэр зүйлийг маа чигээд минут тутамд чинь ам руу чихгүй байгаа. Зөвхөн өөрөө л чихээд байгаа. Яг тэрнтэй адилхан. За одоо жишээ нь англи хэл бэлдэж байгаа бол хин чиний өмнөөс зөвхөн энийг чи сур тарих руугаа хий гэж ингэж байнг шахахгүй. Мэдээж багш зөвлөгч найз нөхөд бол чамд юм зааж өгнө. Гэтэ тэрийг чи өөрөө болгохын тулд л тэрийг одоо өөрөө болгох гэн өөртөө тэрийг л одоо шахаж өгөхгүй юм бол хин ч чамд өгөхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр зөвхөн чи өөрөө л дайсан чи өөрөө л аврагч нь гэсэн. Alright guys, тэгээд ямар ч гэсэн Rockbee-ийн дуунууд бол маш deep утгатай дуунууд өгдөг. Ер нь бол шууд нэг удаа юм уу хоёр удаа үзээд ер нь бол ойлгохгүй хит хитэн давтамжтайгаар ингэж үтсэж тухайн тэр клипийг нь ойлгодог. За клипийг үзэхгүйгээр зөвхөн дууг нь ингэ сонсоо явах юм бол бас те өөрөөсөө ойлголт гарна. Зөвхөн клипийг үзээд ингээд дууг нь одоо ойлгохгүйгээр ингээд бол бас нэг өөрөөсөө. Тэгэхээр дууных нь үг болон клипний зураг авалттай хамтд нь ингэж хоршуулж иж дундаас нь нэг анализ хийж ингэж ойлгохгүй бол ер нь бол хэцүү. За би бол ер нь бол одоо Rockbee-ийн өмнөх реакшн хийсэн дуунуудыг бүгдийг 100% ойлгосон гэхэд бол хэцүү заяа. Тэр чинь зөндөө юм хаягдсан байгаа, зөндөө юм ойлгомжгүй юм гарсан байгаа. Тэгэл ерөн зүгээр чийлрэл өнгөрөөчдөө шүү дээ. Тэгэл удахгүй одоо тэгээд ямар ч гэсэн Rockbee-ийн бас дахин олон дуунууд гарах бах. Яагаад гэвэл мэдээж 9 сарын 14-нд бол Пуужин Баяраа хэмээх тоглолтыг бол стадион тавих гэж байгаа. Тэгээд өнөөдрийн энэ дуу бол бас мэдээж одоо өөртөө эзэн бай. Чиний багын найз бол ганцаардаж сур. Тэ үнэхээр зүгээр өөртөө л ажил сур. Чи өөрөө дайсан нь чи өөрөө аврагч нь. За тэгээд энэ үрээд ямар ч гэсэн реалж нэг реакшн пари өндөрлөж байна. За тэгээд нэрэ guys влог орж байгаа шүү. Өнөөдрөөс маргааснаас ахуулаад фритинг суугаар би бас өөрийнхөө бас влогийг хий гэж бодоод ер нь бол влогоо эхлүүлж байгаа. Тэгэл өдөр тутмын амьдрал ийш тийш явсан. Тэгээ tour, юу гэдэг travel өөр ямар сонирхолтой юм бэ бүгднийг нь влогоор оруулна. За тэгээд дараагийн дугаараа уулзлаа. Bye guys. See you. Түлхүрдөрөх чимэнэс тэр айдаг болчээ. Хүнжил дотор залбирэн аврал гойдог болчээ. Гаслангийн